Монголын тус ч гэсэн уцаж явахдаа энэ хүү сонжин болдог хэмээх газараас ташууруулсан гэж төгөд тэнэлэгдэж үлдсэн байдаг. Болдог гэдэг маань одоо тухайн хил жижиг даваа гүйцэтгэлийг бишнэлт байсан байна. Харин сонжин гэдэг маань одоо дайн тухайн үед гэрслийг сонжин бишнэлт болдог байсан байна. Ийм учраас энэ хүү түүх газрыг бэлгшээд Женко төр өөрийн явцад компани маань Чингис хааны хад орсолд морь түвшээ болсон. Өшөөд байгууламжийн хувьд нийт өндөр 40 м өндөртэй одоо бол дэлхийд хамгийн том морьтой өшөө тооцогдож байна. Бидний одоо харж байгаа ташуур маань 4 м урт зандамад 8 цэнгийн алтаар хүрсэн ташуур байна. Уг ташуурыг Чингис хааны олсон ташуурыг бэлгшээд манай анхны төс болох 13 дугаар зуун үндэсний паркийн урчуудын отгоор нь ордож бөөгийн отгоор ариун найдвар жаймаар болсон ташуур бас өөрөөр хүч чадал мөвний клипэлийг 4 хүчний нийтлэл болсон хан гарч ирсэн. Одоо энэ баруун хардад байлж бай. Энэ хүү Монгол улс маань 9 м өндөр 6 м урттай 2 м өндөр уг голыг энэ хийж байрлал хаасан шалтгаан зүйл монголчуудын өөрсдийн өв соёлыг дэлхийд дахин сурталчлан таниулах зорилготой байна. Нөгөөдөг боловсрол өв соёлоо сэргээн хадгалж авч үлдэх зорилготой голыг нижээж болсон байна. Уг голыг урлагийн тулд эдтэй 225 бишрэг 300 литр цав 4600 литр болох гэсэн үг одоо гэнэс шинэ дэмжлэг бодож дэлхийд дээрх хамгийн том тоолж байгаа. Мөн гэдэг нь арга хэсгийн мөрдөө судлаач Малайны өмнөх 3 дугаар зам буюу хүрс төсвөөд хүнүүг эзэнт гүрнүүд анх хэрэгжиж гисэн гэж таамж байгаа. Уул нь ээдэн байдаг учраас хүрсээс дэжгүй тэгэхээр тухайн нутагшиж буй ан дайчиг үгээр хөвсөөс монголчуудын байгаль хамгаалахын соёлын нэг хэлбэр систем билээ. За бүгдээр хэлээд одгийн зар барил Монголын хамгийн анхны төрөлд суулгах хүнүүг эзэнт гүрний музеолог 13 дугаар зууны дэлхийн таатыг байлдан болсон их Монгол улсын музей бүдэрч сонирхсан дараа цахилгаан шатсан 3 багшаа. Дээшээ одоо тэгж бүдэрх ялангуяа хатгаар за. Одоо энэ хавь тайлбарч өгөх юм уу? Би хана.